Төрийн цагдаа иргэддээ гай болох үзэгдэл хаяа гардаг юм. Тухайлбал Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс. Асар том хашаатаач түүнийгээ таг хаана. Харин тус элчийн цагдаа нар өөрсдийн машинуудаа ойр тойрны онгорхой цойрхой нүгсүв болгоноор дүүртлэн чихнэ. Өнгөрсөн 100 гихтэл 4-5 удаа тус бүртээ 3-4 хоног цагдаа иргэсэн байрныхаа оршин суугчдыг хашаанд нь оруулахгүй хашаагаа түгтсэн. Үр дүнд нь эргэн тойронд нь байх байрны оршин суугчдыг орцондоо орж чадахгүй болтол машинаар чигжигдсэн. Цагдаагийн газарт асуудлаа шийдвэрлэхгүй амтан маш их. Харин тэд хашаандаа машиныг нь оруулахгүй болохоор байрны оршин суугчдын хүүгэж угад тэр хавьдаа тоглож наадна гэсэн ойлголт үгүй юм. Нэг л их цэлийсэн том хашаа байх хэдиж түүн рүүгээ машин оруулахгүй. Өнөөдөр буюу 12 дугаар сарын 28-ны өглөө миний биеэр ажилдаа явхаар өглөөний 7 цаг 30 минутад гэрээсээ гарахад 0912 УНА дугаартай микроавтобусыг миний машины ягаар тулган тавьсан байлаа. Утасны дугааргүй эзэнгүй тэрэг. Минийхээс гадна ахаад 2 машиныг гаргахгүйгээр төгжжээ. Тэрүүгээр пиг дүүрэн машин мэдээж цагдаагийн албан хаагчдыг болж таарлаа. Хүлээж ядан аргаваараа цагдаагийн хэлц рүү орж машин эзнийг сургаллаа. Хашаа руу ороход хашаан дотор цагдаа нарыг жагсаан нэг офицер үүр өгч байсан ба жижүүрийн цагдаа эмэгтэйд уучраа хэлэн тэр машины эзэн энүүгээр байгаа юм биш үз хэмээхэд мэдэхгүй гэлээ. Одоо тэгээд яах вэ хэмээн тусламж хүсгэд 97001515 дугаарлуу уцтаад үз хэмээн зөвлөв. Тэр дугаарлуу уцтаж уучраа хэлтэл 102 руу дуудаад машиныхан дугаарыг өгчгөө хэмээн төөрүүллээ. За тэгэхээр 102 дугаарлуу уцтаж уучраа хэлтэл маш яхир ууртай нэг эмэгтэй хүн манайхан мэдэхгүй 98091515 дугаарлуу уцтаад үз хэмээн ярдаглаад уцаа таслав. Харин тэр утас нь тэжээлээс салсан байна билээ. За ингээд арга мухардан зогсож байтал хашаанаас цагдаа нар гарч ирцгээж байна. Машин дотроо байнга камер авч явдаг тул нэг удаа ч гэсэн сурвалжлагчийн эрхийг эдлэхээр шийдэж өөрийн ажлын үнэмлэхийг хүзүүндээ зүгээд бичлэг хийж гэлээ. Хажууд ирсэн 2 цагдаагаас энэ машины эзнийг мэдэхгүй үз хэмээн асуутал эзэн нэрээгүй. Би өглөө 730,000 минутанд гарч ирээд би одоо готол би манайх өглөө төргөө аваад энэ дээр ингээ бүгдөө ингээ тавьчихсан шүү дээ. Танаа машин юм те Баянгол дүүрэн цагдаагийн 1-р хэлсэн байна шүү дээ. Манай хилцсэн машин биш шүү дээ. Тэгээ хэнийг хэ? Албан агч яах вэ? Албан агч яах вэ? Цагдаагийн албан агч төрийн цагдаа шүү дээ. Тэгээ аяжинд машин аяж төгжиж тавьчаад би цагдаагийн чи жижүүрээс орж асуулаа шүү дээ. Ойлгомжтой юм байна л да. За ингээд энэ хоёр гэдэг цагдаагийнх нь эрэлд гарлаа. Харамсалтай нь хинч түүнийг хэлж өгсөнгүй. Камер барьж бичлэг хийсэн хүнийг хараад дуугаа хураацгаачв. Бодвол хэрэг өштөж байгааг ойлгосон биз. Хариулт өгөх хүнгүй болсон тул жижигрүүн байр руу ахин орж өөрийгөө албан ёсоор танилцуулаад ийм дугаартай машин миний машиныг таглаж зогссон байна. Сураг сонсохноо танаа цагдаагийн элчийн цагдаа энэ хоёрын машин гэн. Тэр хүнээ дуудаж өгөөч хэмээн хүстэл харин жижигрүүн цагдаа хүүхэн болон жижигрүүн байранд байх цагдаа нар бүгд дуугаа хураагаад буруу харцгаачв. За нэг иймэрхүүл байна. Тэр энэ хоёргээ чинь хий юм болоо. Яагаад ийм эрх дарахтай хүн юм болоо? Хууль дүрмийг мөрдүүлэн шаардлага тавьж иргэдийн хэвийн тайван амьдралыг хангах ёстой цагдаагийн албан хаагч хүн учир мэдхгүй бүдүүлэг тэнэг хүн шиг хээвнэг бусдын машиныг таглаж тавьчихаж өөрөө санаамар алга болчих юм. Тэр бүдүүлэг цагдааг мэдэж байгаа хэрнээ нэг хушуучаас бусд нь уучлал гуйсангүй зүгтаацгаана. Өнөө хушууч тэр инх хоёр хаа байна хэмээн хэлж нэг сонсогдсон. За ингээд надад хариулт өгч туслах хүн олдсонгууд бол буцаад машин руугаа иртэл харин өнөө микро орсроггүй алга болжээ. Бодвол надад дэш өнөөдөгтөө хэлсэн биз? Энэ үед 8 цаг 26 минут болж байсан ба би энэ инх хоёргээ цагдаагийн бүдүүлдэг үйлдэлээс болж ажлаасаа хоцорлоо. 0912 УНА улсын дугаартай микроавтобусны эзэн Баянгол дүүргийн цагдаагийн 1-р элчсэн инх хоёр гэгч энэ цагдаагийн ухамсар нь ийм л өргөдмөр юм. Хамгийн харамсалтай нь тэр цагдаадаа учрыг нь хэлээд ойлгуулж чаддаггүй Баянгол дүүргийн цагдаагийн 1-р элчийн удирдлагууд мөн ч хөөрхийлөлтэй. Сурвалжлагчийнхаа үнэмлэхийг үзүүлэн камерын бичлэг хийж баймаажин тэр цагдааг үргээгээгүй бол хэдий болон зогсох байсныг жохон бүү мэд. Цагдаа чи ухамсартай байгаа чи.